Хүрээд сам даншиг шашин соёлын наадам. Даншиг наадам хүрээд сам шашин соёлын үйл ажиллагаанд Соёмбот тугийг залж төрийн Богдхаант Монгол Улс үеийн төрийн дуул болох Зуулангийн Жороолоос тэргүүтэй. Мөн одоо тэр баяр наадмыг эхлүүлдэг эртний сайхан уртын дуунуудыг ихшлүүлж даншиг наадам хүрээд сам эхэлдэг. Тэр Соёмбот туг нь бол өндөр гэгээний одоо ариун үзэгдэлд ургасан соён бүсэг. Түүний одоо гол бэлэг тэмдэг болсон өнөөгийн Монголын төрийн одоо далбаан дээр хүртэл одоо мандаж байгаа энэ Соёмбот тугийн эхний хувилбар байдаг. Үүнийг бол одоо шашны хүрээнд ингэж залж өнөөгийн одоо Батцаагаан дугны орой дээр бол тэр шашны Соёмбот тугийг залсан байх жишээтэй. Аливаа хүндэтгэлтэй хамгийн нандин гэсэн үйл явдлууд дээр энэ шашныхаа Соёмбот тугийг одоо мандуулж ингэж одоо тугандаа залбирч одоо бурхан шүтэн болоод төрийн одоо сүлдэндээ ингэж залбирдаг, Соёмбондоо залбирдаг ийм одоо монголчууд ард түмэн. Зуулангийн Жороолоос дуу бол үнэхээр сонин гайхамшигтай ардын дундаас гарсан ийм одоо цаг нь ирээд үеийн боловсроод өрн боловсроод ингээд ирэхээр бол гарцаагүй одоо ард түмүүдийн дундаас гарч ирдэг ийм одоо бас баяр багтлын дуу их шиг юм байна гэж ингэж сүсэг хүчрэлийн дуу их шиг тусгаар тогтнолын дуу их шиг юм байна гэж ингэж үзэгдэхээр ойлгогддог. Тийм учраас Зуулангийн Жороолоос дууг бол бас маш гүн хүндэтгэлтэйгээр монголчууд дуулаж сонсож ирсэн. Тэгэд Богдхаант Монгол Улсын үеийн төрийн дуул бол Зуулангийн Жороолоос байсан байдаг шүү дээ. Улс төрийн хамгийн одоо оргил үе бол 13 дугаар зам биз дээ. Энэ үед бол Эзэн бог Чингис хааныг бол мэдэхгүй хүн дэлхийд байхгүй бид нар түүгээрээ бахарахгүй байхын аргагүй юм байна. Монголчууд Эзэн бог Чингис хаанаараа бахархдаг. Үнийгэн бол үндэсний их баяр наадам, их баяр махтал дээр бол одоо бэлэгддэг. Тэгээд Эзэн бог Чингис хааны эзэн сан гэдгийг монголчууд өнөртнөөс уншиж ирсэн. Яагаад тийм юм гэхээр Эзэн бог Чингис хааныг бурхны шашинтай Азийн бүх улс орнууд очирван бурхны ховлгаан үнэхэрийн их хүч чадалтай дийлдэшгүй их хаан, хүрдэн эргүүлэгч хаанч гэж одоо хэлдэг. Газрын эсрва тэнгэр гэж одоо бас зарим номтой улсууд хүндэтгдэг. Тэгэхээр энэ үест эзэн санг одоо сүүлийн жилүүдэд ганданагчлан хийд нийслэлийн засаг даргын тамган газартайгаа хамтраад даншиг наадам хүрээд самынхаа үест одоо хурдаг. Тэгэхээр энэ эзэн санг Эзэн бог Чингис хааны тахилга, намжлал, даатгал залбирал, түүний буян хишгийн даллага, үлзийн хотгийн оршуулга бүгдийг бүрэн гүйцэд үлддэг. Тийм учраас одоо Эзэн богд Чингис хаандаа сүжигтэй түүнийгээр бахархдаг гадна дотны зочид төлөөлөгчд, зөөлчд бүгдээрээ очиж одоо энэ Эзэн бог Чингис хаана сангаан бүгдээрээ ингэж хурж унших юмсан гэж одоо ингэж бодож байна. Тэгээд үүн дээр одоо бас Соёмбот тугийг мандуулж мөн одоо Эзэн богд Чингис хааныхаа сан тахилгыг одоо үлдэх юм байгаа юм шүү. Хүрээд сам даншиг шашин соёлын наадам Хүй долоон худагт 2024 оны 8 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болно.